За хаа тэгэхээр би ч юм сайн байгаа байх гэдэгт найдаж байна. Тэгээд би ерөнхийдөө бол ер нь YouTube дээр ч юм уу ер нь жоохон идэвхтэй бай гэж шийдсэн. Тэгээд ямар ч үсэн идэвхтэй аль болох байгаад олон зүйлсийн талаар ярилцъя гэж бодлоо. Тэгээд өнөөдрийн би зүгээр ярихыг хүссэн зүйл нь юу вэ гэхээр ганцаардлын тухай ганцаараа байх тухай ярих гэж бодсон байхгүй юу. Яг тэгэхээр ер нь дийлэнхтэй нийтлэгээр бол ер нь л энэ дэлхийн нийтээрээ зүгээр л ганцаарл гэдэг зүйл хамгийн хэцүү байдаг. Ганцаараа байх нь хамгийн хэцүү байдаг. Олон хүмүүс зүгээрээ ганцаараа байхыг хамгийн их үзэн ядах тохиолдол байдаг. Мэдээж тэр дундаа ганцаараа байх дуртай хүмүүс ч байгаа. Гэхдээ түгээмлэн зүгээр л ганцаараа байх хэцүү ч юм уу, ганцаардаад байна. Тэр мэдрэмжээ яах вэ гэсэн асуудлууд хүртэл аюул байдаг. Би ч гэсэндээ тэр асуудалтай хүмүүсийн нэг байсан. Тэгэхээр би яг юу гэж бодсон бэ гэхээр бид нар төрсөн цагаасаа ахуулаад цэцэрлэгт яваад, сургуульд яваад ингээд ирэхээр бид нар юуг хамгийн их заалгаж суралцж ирсэн бэ гэхээр хэрхэн нийгэмших вэ? Хэрхэн багаараа ажиллах вэ? Хэрхэн ингээ олон нийтэд харьцах вэ? Ингээд нийгмийн дунд орох вэ гэдэг талаар заалгаж ирсэн болохоос бид нар хизээч хэрхэн ганцаардахгүйгээр ганцаараа байх вэ? Хэрхэн ганцаардлыг одоо тэгж мэдрэхгүйгээр ганцаараа өөрөө амьдралдаа ингээд дуртай зүйлсээ хийгээд ингээд гоё тийм ганцаараа цагийг гоё өнгөрөөх вэ гэдэг талаар бид нар хизээч суралцж байгаагүй, хинээс ч юм уу сонсож зөвлөгөө авч байгаагүй. Тэгээ мэдээж бид нар цаг хугацаанд ирэхээр ингээд том болоод ингээд өөр өөрсдийн гэсэн хийх зүйлс байгаа бид нар бие даах хэрэгтэй болоод ирэхээр хүссэн цагтаа найзуудтайгаа уулзах боломжгүй, хүссэн цагтаа ингээд дотны хүмүүстэйгээ байх боломжгүй. Яг л өөрийнх нь хийж байгаа бүх зүйл өөрөөс нь шалтгаалж байгаа учраас өөртөө л бүх зүйлийг хамт хийх шаардлага бүрдээд эхэлж байгаа байхгүй юу. Ерөнхийдөө ажиллаач вэ, хичээлээч вэ, хоббинд оч вэ бүх зүйлийг ганцаараа хийх шаардлага үүсэт ирэхээр биднэрт нэг тийм дотн биш мэдрэмж төрөд байгаа. Байнгын л нөгөө хүмүүсээр хүрээлүүлээл, байнгын л нийгмийн харилцаанд ороод, байнгын л ингээд яваад байсан бол бид нар ингээд бүх зүйлийг ганцаараа өөртөө хийж явах босноо нь магадгүй танил биш учраас тийм тухгүй санагдаад хэцүү байдаг байх. Мэдээж би ч гэсэндээ тэр зовлонгуудын нэгийг нь аягүй их туулж байсан. Юу вэ гэхээр би зүгээр л ингээд хин нэгнтэй заавал байх хэрэгтэй юм шиг. Би заавал хин нэгнтэй хамт байж хин нэгний хэрэгцээ надад аягүй их байдаг байсан. Ганцаараа юу гэдэг зүгээр ингээд туртай зүйлээ хийгээд явж чадах биш. Би зүгээр л за хин нэг надтай хантай болвол би хиндэ. Хин нэг надтай хань болохгүй бол би хийхгүй. Би ганцаараа чадахгүй. Ганцаараа байх чинь тэнэг штэ ч гэдэм үү. Ямар нэгэн байдлаар ингээд хийхийг хүссэн мөртлөө зүгээр ганцаараа гэдэг зүйлээс болоод би өөрөө хийхийг хүсэж байгаа зүйлээ хойшлуулад тэгэл ерөнхийдөө болвол ингээд гадаадд сураад эхлэхээр юу хамгийн их мэдэрчээсэн бэ гэхээр би ингээд мэдээж бүгдээрээ л өөр гэсэн амьдралтай байгаа хичээлж бай, сургуульч бай бүгднгийнх нь ингээ амьдралынх нь цаг нар нь ингээд өөр үргэлжилж байгаа. Тэгмээд би хүссэн цагтаа тэр хүмүүстэй уулзч чадахгүй, тэр хүмүүс надтай уулзъя гэсэн чи би өөрөө завгүй явждаг ч юм уу. Энэ маягаар бүх зүйлийг ганцаараа хийгээд ганцаардлын мэдрэмж аюу их авсан байхгүй. Ялангуяа гадаадтайгаа гэр бүлээсээ хол байгаа учраас аимшигтай хэтэр ганцаардлын мэдрэмжийг авч ирсэн. Тэр ихэдээ бол би багасаа ингээд ганцаараа байж чаддгүй төрлийн байсан. Заавал ингээд хүмүүстэй хин нэгнтэй хамт байж илүү тухтай илүү нэг тийм туртай зүйлээ хийж чадах тийм хүн байсан. Тэгээд би яаж энийг давж гарсан бэ гэхээр би давж гартлаа ганцаараа байсан. Ерөнхийдөө бол хүссэн үсээгүй гэх юм уу. Хүссэн үсээгүй би энд угаасаа завгүй. Хүссэн үсээгүй энд миний таньж мэддэг найзууд бүгдээрээ завгүй. Би уулзах боломжгүй. Тийм болохоор би өөр юу ч хийх боломжгүй шүү дээ. Би зүгээр л ганцаараа байхаас өөр надад сонголт үлдээгүй байхгүй юу. Хүссэндээ биш. Хүсээгүй ч бай, хүссэн ч бай би зүгээр л яг энэ мэдрэмжэндээ таслаа би ганцаараа байсан. Магадгүй би энэ мэдрэмжинд хизээж тасахгүй байх гэж би боддог байсан. Би хизээж ганцаараа байж чадахгүй байхаа. Би хизээж энэ ганцаардлын мэдрэмжийг давж гарч чадахгүй байх. Заавал хин нэгэн хамт байх хэрэгтэй байх. Манай найзууд ч юм уу хин нэгэндээ. Тэгэнгუთ одоо бодоод үзэхээр ганцаараа байгаад сурчсан, бүр ганцаараа байхдаа илүү дуртай болчихсон. Ганцаараа байхаараа илүү нэг тийм энерги нөхдөг болсон юм шиг. Ганцаараа байхаараа илүү нэг тийм хүнээс хамаарахгүйгээр одоо чинь би ингээ найзтайгаа байлаа гэж бодоход хоёулаа ийм зүйл хийх үгүй гот нөгөө найз маань өөр бодолтой байлаа гэж бодоход би ингээд өөрхөн хийхийг хүссэн зүйлээ хийж чадахгүй тэр найзхаа бодол санаанд хүртэл нийлүүлж дундаа нэг юм шийдэл гаргахыг оролдоно доо тэгэнгүүт би ингээ ганцаараа байгаад хахаар хүссэн үсээгүй би ингээд тэр зүйлээ хиймэр байгаа болохоор би ингээ ихэндээ хэцүү ч гэсэндээ ганцаараа яваал хийгээл ингээл үзэнгүүт зүйлдээ зүгээр л өөр хүмүүсийн бодлыг сонсоод тэр хүмүүсийн ингээд бодолд нийцүүлээд хамтдаа нэг шийдвэр гаргах хэрэг надад амар ядаргаатай санагдаад зүгээр л би ганцаараа туртай зүйлээ хийгээд болох юм байна гэсэн одоо тийм итгэл гоё тийм нэг юм чөлөөлөгдсөн ганцаарцсан мэдрэмж авахгүйгээр тэр зүйлсүүдээ хийж сурсны дараа надад юу гэж бодсон бэхээр ганцаар байх нэрээ муу биш юм байна. Ганцаараа байх чинь тийм хэцүү зүйл биш байсан байна. Харин ч эсвэргээрээ айгүй нэг бодлон гоё зүйл байсан байна. Нэг бодлон би яагаад энэ мэдрэмжээс айж явдаг байснаа ойлгохгүй юм байна. Мэдээж нэг тийм би айгүй их эргчүүлэг мэдэрсэн гэх юм уу. Яг нэг тийм юу ч хийсэн би ингээд өөрөөрөө байж чадна. Хин нэгний бодол ч юм уу хин нэгний санаанд төвжигдэхгүйгээр би зүгээр хийхийг хүссэн зүйлээ шууд хийж чадж байгаа нь надад хамгийн гоё санагдчихсан.
Тэгээд ерөнхийдөө бол би яг ингээд энэ мэдрэмжээ яаж одоо тийм ганцаардлын мэдрэмжийг яаж давсан эсгээ би сайн мэдэхгүй. Би зүгээр л нэг тийм хангалттай их хугацааг би зүгээр л ганцаараа өнгөрсөн. Бүр миний хувьд бол маш удаан санагдсан. Би энд ирээд нэг тийм 2 жил бараг 3 жилээр төгсөж байгаа. Тэгэхээр тэр хугацаанд ихэнх нь би ерөнхийдөө ганцаараа дуртай зүйлсээ хийгээд ганцаараа байсан учраас би л нэг тийм ганцаардсан мэдрэмж аюу их байсан мөртлөө өөрийгөө старуулдагч байна уу ингээд нэг тийм хэцүү мэдрэмжтэй явсаар би зүгээр л яг тэрэндээ тасан зогцоо за тэгвэл би одоо яг ингээд ганцаараа ч гэсэндээ дуртай зүйлээ хийгээд яаж enjoy байж чадах вэ гэдэг зүйлийг хийж эхлээд оролцсон учраас нэг тийм одоо надад хэцүү санагдах болцсон. Харин ч эсрэгээрээ бүр ингээд ганцаараа байхаар л гоё. Ганцаараа байж ирч хүчээ нөхдөг ганцаараа байж нэг юм дуртай зүйлээ ямар санаа зовх зүйлгүйгээр хийж ингээд нэг тийм гоё болдог гэх юм уу. Хитрхи их хүмүүстэй ингээд хүмүүсийн бодлыг сонсоод хүмүүстэй хамт ингээд тийм үү тэгвэл ингүүл яаж ингэж ярилцах надаас асар их энергийг ингээд зараал зүгээр л би гараад дуртай зүйлээ ганцаараа хийж болох юм дээр нэг юм өөрийгөө зовоод байгаа юм шиг амар хэцүү санагдчихсан байхгүй. Тэгэхээр хэрвээ магадгүй чи ингээд ганцаараа байж чаддгүй бол ганцаараа байхаа л нэг тийм амар ганцаарсан мэдрэмж юу хийх юм мэдэхгүй те ингээл таньдаг найзууд руугаа юу хийж яаж нээж ингээл боломжгүй нь асуугаал те ингээд байхаа оронд зүгээр л яг ганцаараа өөрийнхөө дуртай зүйлийг сонирхоод хайгаад үзээрэй. Яг ингээд хүн ганцаараа байхсан өөрхөн талаар илүү олон зүйлийг таньж мэддэг. Ингээд би ганцаараа байхдаа юу хийд юм бэ? Ямар зан авир гаргад юм бэ? Би яг ингээд ямар хөө төрлийн хүн юм байна? Эсвэл ганцаараа байх цагаа гоё үр бүтээмжтэй ч гэсэндээ ашиглаж болно шүү дээ. Ингээд зүгээр юу ч байж болно. Чиний сонирхдаг юу ч байж болно. Ямар нэгэн зүйлд хүрээлэгдэх алба байхгүй. Хэрвээ чи кино үзэх дуртай бол зүгээр кино үз. Зүгээр шинэ кино, шинэ ингээд serious эхлүүлээ. Тэрийгээ сайхан үзээд ганцаараа гоё enjoy байж болно. Чи зүгээр тоглоом тоглох дуртай зүгээр тоглоомоо жуулав жоохон тоглоод ном уншдаг бол номоо уншаад ч юм уу те. Ямар нэгэн байдлаар ганцаараа байхдаа ингээд өөр хүн шаардахгүйгээр гоё enjoy хийж чаддаг тэр зүйлээ ингээд хийх ч юм уу. Тэрнээсээ гоё кайф авч сурах ч юм уу. Эсвэл бүр ингээд ганцаараа байсан ч гэсэндээ яг юу хийхээ мэдэхгүй байвал олон зүйлийг турших боломж чамд гарч ирж байгаа байхгүй. Хин нэгэн чамайг ингээд чи ийм хүн тийм хүн гэхээс илүүтэй чи өөрийгөө ямар хүн байхыг шийдэх учраас чи бүр ингээд чамд өөр хүний бодлыг сонсохын оронд ганцаараа бүх зүйлийг турших боломжтой бүр асар их цаг хугацаа асар их өртгөө өнгөрүүлэх өөрийгөө таньж мэдэх тэр хугацаа байгаа учраас чи зүгээр л тэр боломжийг бүрэн дүрэн ашиглаа за би нэг иймэрхүү юм дуртай байна би иймэрхүү зүйл оролдвол би энэ дээр арай авьяастай байна би энэ дээр арай худлаан байна эсвэл ингээд энэ зүйлээс би айгүй их юм кайф авд юм байна гэдэг дуртай зүйлийг хүртэл чи энэ зүйлээс олох боломжтой байхгүй юу. Мэдээж миний дараагийн ярих ганцаардны хэлбэр юу вэ гэхээр энэ бол ингээд ганцаараа байгаа учраас би ганцаардл мэдэрч байгаа биш. Би зүгээр л ингээд олон хүний дунд байсан ч гэсэн би ганцаардл мэдэрч байгаа. Би олон хүний дунд байсан ч гэсэн ганцаараа юм шиг мэдрэмж авч байна. Би ингээд олон хүний дунд байгаа мөртлөө ганцаардл мэдэрч байгаа. Тэр мэдрэмжийг би юу гэж тодорхойлж бодсон бэ гэхээр чи зүгээр л яг буруу хүмүүстэйгээ байгаа учраас чи тэр ганцаардл мэдэрч байгаа. Яг үнэн шүү. Чи буруу хүмүүстэй байгаа учраас чи хичнээн тэр хүмүүсийн хажууд ингээд тэр хүмүүстэй хамт цагийн өнгөрөөгөө дунд нь нийцэх гэж оролцсон ч гэсэндээ чи ганцаардл мэдэрнэ. Ягаад гэвэл чи угаасаа л мэдэрнэ. Яг ингээд хідэн хүмүүсийн дунд чи ороод ингээд юм ярьлаа гэж бодоход тэр хүмүүс ингээд чиний яриаг хэр сонсож байгаа. Чиний яриаг, чиний бодлыг хэр дэмжиж байгаа, хэр ойлгож байгаа, хэр ингээд чамайг ингээд тэр хүмүүсийн нэг гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа хүн гэдгээр чинь харж байгаа гэдгийг чи хүсэн хүсээгүй ингээд олоод мэдэрчин. Тэр ерөнхийдөө болвол чи буруу газараа байвал чи буруу хүмүүстэй байвал угаасаа чи ганцаардлын бидэрн тэнд хичнээн олон хүн байсан ч хамаа байхгүй. Тэгэхээр миний гаргасан шийдэл нь юу гэхээр би зүгээр л хэрэггүй хүмүүстэй хамт цагаа өнгөрөх байсан. Би зүгээр л яг саний хэлсэн шиг би ганцаараа өөртөө гоё байж сурсан. Тийм учраас би зүгээр л яг нэг юм тэ олон хүмүүсийн дунд байгаа мөртлөө хэрэгцээгүй нэг тийм ганцаарсан мэдрэмж авах оронд би зүгээр л өөртөө байхад хангалттай учраас надад би байгаа л хангалттай учраас би зүгээр өөрийнхөө дуртай юу ч байсан тэр зүйлүүдийг хийгээд би ингээд өөртөө гоё enjoy байж чадахгүй. Тийм болохоор зүгээр л чиний олон хүний дунд байгаа ганцаарсан мэдрэмж бол чи буруу хүмүүстэйгээ байгаа хэлбэр шүү. Хэрвээ чи зөв хүмүүстэйгээ хамт байх юм бол чи хизээж ганцаарсан мэдрэмж авахгүй. Чамайг юм ярихад тэр хүмүүс сонсно. Чиний инээдтэй зүйлийг ингээд сонсоод дэмжиж ингээд хөвчлөлтэй цагийг өнгөрөөн. Чиний үзэл бодлыг сонсно, өөртөө үзэл бодлыг хуваалцсан. Тэр дунд чи хизээж ганцаардлыг мэдрэхгүй. Тэгэхээр зүгээр л чиний хүрээл муухай, хүрээл чинь буруу байгаа учраас чи тэнд хэрэггүй хүн шиг мэдэрч байгаа учраас чи олны дунд ганцаардж байгаа. Нөгөө ганцаард нь бол яа харах байхгүй. Ийм би нэг тийм ганцаардaltaй ингээд найзтайгаа уулзах чадахгүй ч юм уу. Ингээд яа харахгүй ихэнд ингээд ганцаараа өөртөө тэр цагийг өнгөрүүлэхээс өөр аргагүй байдлаар үүсэж байгаа ганцаардал. Тэгэхээр энэ хоёр ганцаардлыг угаасаа бас ялах хэрэгтэй. Дээрээс нь тийм аль аль гаргалгааг нь би чадхаараа хэлхийг хичээлээ. Тэгээд эхнийх нь бол угаасаа бид нэр
ганцаараа байх шаардлага амьдралын ихэнх хувьд байгаа. Тийм учраас ганцаараа байхлаа яхаарахгүй суралцах хэрэгтэй. Өөртөө хангалттай их цагийг өнгөрүүлж, ганцаараа өөрийгөө таньж мэдэж, хамт цагийг өнгөрүүлж тэр зүйлээсээ enjoy хийж сурах хүртлээр магадгүй ганцаараа байх хэрэгтэй байх тэр зүйлийг суралтлаа. Нөгөөх нь бол угаасаа л хэрэггүй хүмүүсийг амьдралаасаа олдвол өөр ямар ч сонголт байхгүй. Тэгэхээр бид нар угаасаа л нийгэмд бүх зүйлд ингээд хүмүүст тааруулах гэж, хүмүүстэй баг болох гэж, шингэх гэж ингээд бүх зүйлийг суралцдаг мөлөө бид нар хизээч өөртөө ганцаараа гоё байх талаар суралцж байгаагүй юм байна. Тийм болохоор хүн бүхэнд л шинэлэг мэдрэмж байдаг бах, зарим нь үүнийгээ давж гардаг, зарим нь ойлгодог, зарим зүгээр л үүнийгээ өөр ямар нэгэн зүйлээр нөхөхийг хичээдэг. Эсвэл хин нэгнээс анхаарал авахын төлөө юу ч хамаагүй хийгээд бэлэн ч юм уу ингээл явдаг байх. Гэхдээ миний сонгосон хамгийн зөв зам нь юу байсан бэ гэхээр ганцаарцсан мэдрэмж авахгүй болтлоо ерөөхдөө ганцаараа өөрийгөө таньж бүр өөртөө илүү их цагийг өнгөрөөж олон сонирхолтой зүйлс хийгээд тэр нь заавал нэг тийм том зүйлс байгаарахгүй. Яг миний хэлсэн шиг кино үзэх дуртай бол киногоо үз, өөртөө цагийг айлуулах, хамт өнгөрөөж дуртай зүйлсээ нээж олж хийх хэрэгтэй. Тэгээ нөгөө хамгийн бодож байсан гоё арга нь яхаарахгүй хэрэггүй хүмүүс байгаа учраас ч олон нийтэд ганцаардлыг мэдэрч байгаа шүү. Тийм болохоор тиймэрхүү хүмүүсээс хол бай. Зүгээр л заавал тэр хүмүүстэй хамт байгаад харах байхгүй. Хэрвээ ч олон нийтэд ганцаардлыг мэдэрчээвэл ганцаараа өөртөө таньж мэдээд гоё цагийг өнгөрүүл. Тэгээд тэрний дараа ганцаараа ч байж чаддаг болсон хойно чи өөрийнхөө зөв хүмүүстэй хамт байвал яг л өөртөө байгаа юм шиг тэр гоё тухтай мэдрэмжийг тэр хүмүүстэй ч гэсэндээ мэдэрч чадах учраас санаа зовох зүйл байхгүй. Ямар ч байсан ганцаардлын мэдрэмжийг давж гарна. Ганцаардл гэдэг зүйл бол байнга чамтай хамт байхгүй. Эзэн нэгэн цагт чи арга замыг нь олоод ингээд ганцаараа өөртөө гоё байж сурна. Энэ бол яхаарахгүй бас л сурдаг зүйл. Олон хүмүүстэй харилцах зүйлийг судагтай адилхан. Тэгэхээр битээ санаа зовоорой. Энэ бол угаасаа л бид нар бүгдээрээ л мэдэрч байгаа мэдрэмж учраас хэцүү санагдаад иймэрхүү байгаа ч гэсэндээ чи давж гарна. Яг л би давж гарсан шиг чи давж гарна. Тэгэхээр би чамаа давж гарна гэдэгт найдаж байна. Тэгээ ямар ч гэсэн өнөөдрийн зүгээр миний ярилцах хүссэн зүйл ганцаардл байлаа. Миний яг өгөх зөвлөгөө гэвэл энэ. Тэгээд миний сурсан зүйл гэвэл энэ. Тэгэхээр магадгүй чамаа тусуулж чадсан ч үгүй ч бай. Тусуулсан бол би үнэхээр баярлахаар байна. Тусуулж чадаагүй бол үнэхээр уучлаарай. Миний ямар ч сан мэдих зүйл бол ерөөсөө энэ өөрийнхөө амьдрал биеэр тулсан. Тэгэхээр юу ч дараа өөр нэг ярилцмаар санагдсан сэдв байвал би тэр дээр шууд бичлэг хийгээд ингээд гой хуваалцнаа. Тэгээд тэр болтол түр баяртай.